Ерөнхий сайд чадвар сайдын асуудал нь тэр бол тусдаа. Энд бол хамаарахгүй. Тэр хуулийн байгууллагын үйл ажиллагаанд тэнд тусдаа хууль журмаараа явгүй. Тийм учраас бусад байнгын хорооны санал дүгнэлтийг сонсохгүй зөвхөн төрийн байгуулалтаар байнгын хорооныхаа санал дүгнэлтийнхаа дагуу одоо хилцээд саналаа хэлээ явъя гэдэг гормын санал гаргаж чинь санал хураалгах өгнө үү та. За өчигдөр бол Улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга чуулганы хуралдаанаас завсарлага хүссэн. Тусгай хяналтын дэд хороог хуралдах боломжийг олгож өгөөч. Энэ дэд хороог хуралдаж дуусны дараа чуулганаа үргэлжлүүлье гэж завсарлага хүссэн. Эдгийн дагуу энэ завсарлагыг өгсөн байгаа. Тэгээд тусгай хяналтын дэд хороо бол хуралдсан байна. Тусгай хяналтын дэд хороо бол бидний хилцэж байгаа засгийн газар ерөнхий сайдыг огцруулах асуудалтай холбогдолтой асуудлаар хуралдаад одоо ингэж сая орж ирж байна. Аюур сайхан гишүүн бол сая дээр нэмээд бол бас яг хоо энэ огцруулах санал гаргасан гишүүдийн одоо ихтгэл мэдээллийг чуулганд тавиулсангүй гэж байна. Тэгээ энийг бол хамгын газар юу ингэж тавьж байгааг юм байна. Төрийн байгуулалтын байнгын хороон дээр үндслэлээ бол хангалттай танилцуулсан, энэ хүрээнд явж яасан гэсэн дигийн энэ хуулийн дагуу бол энэ асуудал шийдэгдсэн юм аа. Тийм учраас бол нэгэнт тусгай хяналтын дэд хороо хуралдсан байна. Тусгай хяналтын дэд хорооны хуралдсан дүнгийн сонсоод дэд хорооны дүгнэлтээ мэдээллий гэж байгаа үстэй батуулдаг шүү. За дэд хорооны дарга нь мэдээллий гэж байгаа юм байна. Гэхдээ энэ төр гурамдаа дах шаардлага юу юм? Завсарлага өгч явуулчаад дэд хороо нь хуралчаад эргээд ирэхээр тэрний сонсохгүй гэж. Тэгэд дэд хорооны дарга сая мэдээлэл хий гэж байна. За гишүүд сонсъё гэж байна. Дэд хорооны дарга өөрөө мэдээлэл хий гэж байна. Гишүүд сонсъё гэж байна. За ийм учраас дэд хорооны мэдээллийг хаалттай хэрэлцэх ёстой. Хуралдааныг хаалттай горимжилжүүлье. Уцалдаг гэж ажлаа устгах явахыг хүсдэг. Завсарлага өглөө. Хурлын ээлжид бус чуулган үргэлжилсэн боловч тусгай хяналтын дэд хорооны шийдвэрийг хаалттай хэлэлцэх ёстой гэдэг шалтгаанаар манай шууд дамжуулалтын сигналыг бол тасалчлаа. Гэхдээ энэ асуудал хэрхэн яаж үргэлжилж байгааг маань сэтгүүлч Батцэг үзэж та бүхэнд хүргэх болно. Монголчууд засгаа огцруулах уугүй юу гэдэг эд бужигнаантай энэ цаг үтчсэн дэлхийн дахина үйл явдал үргэлжилж байгаа юм мэдээлэл байна. Манай орчуулагч редактор Марлмаа студид ирсэн байгаа. Марлаа мэдээлэл танилцуулъя. Атлантын далайд үүссэн Ирма нэртэй хар салхи Антигуа болон Барбудагийн нутагт эсгэлд дайран орж ирж